Бид нар энэ Шилэн богд аймгийн Бөөд чар гээд хошуунд ирсэн байна. За махны чиглэлийн Украин премьер ажилладаг ахтаа ингээд уулзгаад судлах манай матчтын бүрэлдэхүүн маань ирсэн байна. За та бид контент үзэж байгаа хүмүүс товчхон өөрийгөө танилцуулаач. За би бол Шилэн богд аймгийн Хуушар хошууна Баянтал балгасны ханы уул гацаана болсон сайд юм аа. Та хэдэн жилийн премьерийг ажиллаж байна? Одоо нийт ингээд ажиллаж ирсэн жил нь хэдэн жил вэ? Одоо яг хөтөд яагаад бол энэ чиглэлийн мандаад бол 20 жил болж байна. 20 гаруй жил болж байна тийм. Хурдан бол одоо зохиомол хайлтаа хийж хамгийн удаа зохиомол хийлгээ хийж. Одоо жилээс жил ингээд зохиомол хайлтаа авахад бол одоо махны өгүүлбэрийн чиглэлээр явсан. Одоо нэгтэй 20 жил нөрөв. За энд одоогоор энэ премьерт нийт хэдэн өхөр байгаа вэ? Цанс бол одоо 200 илүү өхөр малдж байна. Энд бол одоо бүдүүн нь одоо энэ 70-80 гэж тавьж байгаа. Жилийн 4 удирдаа зундаа болохоор бэлчээртэй гаргадаг гэсэн тийм. Тийм, манай үйлсэнд жилийн хагас жилийн тэжээл болдоо хагас жилийн бэлчээр гарна. Бэлчээртэй гаргадаг тийм. Өвсөний үл энэ дотор хийгээд балавчаад эргээд дээр нь ус хийгээд чийгтүүлээд божигнохгүй ингээд ингэж өгж их юм аа. Ингэж өгвөл одоо малын шингээлтэн сайн эргээд дээрээс нь өвс болдоо бас эрэвтэй. Өвсөндөө эрэвтэй. Юм гоогээд одоо манай бордуураны аст нөгөөд өвсөний аст нь ингэж өгж байна. Улдаар бордуураа өгчгөөд. Ийм байдалтай. Энийг даруул нөгднө. Энэ нөгдөөд энэ сая энэ яг юу нэг машин яг яагаад нааш шилтчихэ. За энэ яг энэ юу бол Украин премьерийн байгууламжууд үнэхээр сайхан юм аа манай малчид гэж байна. Тэгэхээр энийг яаж барьсан бэ? Тэ төрөө сэдвүүр тавиад юм. Манай энэ панелын долоон панелыг бол манай дээр хин төрөлж ийлээ. Хагсын манай дээр хагсын өөрөө ингэж ирсэн. Засаг дөрөөсөө 50% сангуужуулаад 50% та өөрөө сангууг нь гаргасан. Тийм, энэ зураг төлөө энэ бүр засгаас хангааж өгсөн. Зөв. Энэ ерөнхий премьерийн зураг төслийг бол засгаас нь гаргаад өгчт юм биш үү? Энэ бүдүүн байна. Энтэй зөвлөд одоо ингэж хийвэл юм руу засгаас нь зураг манаас энэ талбайнахын байдлаа уйлдуулаад зөв. Энэ одоо дэвтэ хэлбэрийн тэр нь босоо хэлбэрийн. Одоо энэс ингэж гоожуулаад тандаа хийгээд танаас өргөд одоо юунд өвс малдаа өгж игээд өвсөө ингэж ийгээр бутлаад тэгээд ийгээр дамжуулаад тийш нь өргөд тэндээсээ хаж байгаа. Шууд малдаа өгөх юм уу? Өнөөрөө ингэ малдаа асгаа өгч. Энэ машинаараа. Тэр шууд өвсөө ер нь өгдөг юм байна шүү дээ тийм. Өвсөний балавтаа өгч. Өвсөний балавт ч. Өнд холоогоо. Даа өвсөн. Дан өвсөө. Бутлаад ингэж өгж байгаа юм байна тий. Ийм. Баг яг ус хийгээд дээр нь ус хийгээд чигтүүд өгөө нь божигнаад байна тоос. Үзэж болно. Байгаль өвс одоо тэр сая усан гадаас тэр нэг догрог болчих өвсөөсөн гоё даа. Догрог болтой. Танайхны тэр ингэж юу яж штэ ингэж юу яж байгаа нь боловсруулж байгаа нь ямар учиртай. Зүгээр задгаахаас ямар давуу талтай. Шингээлтэн цаа эргээд энэ юу өвс болдоо эрэвтэй боллоо. Эрэвтэй. Хаягдал гарахгүй. Шингээлтэн цаа хаягдал гарахгүй. За одоо ингэ бичиж таны Монголын өвсөөс энэ дандаа тэр. Манай мөн бэлчээр өвс одоо эндээс мөн бэлчээрээс хатна. Өнөө жил манай энд. За таны одоо энэ үхэр ямар үйлдвэрийн үхэр вэ? Энэ хаашиг үйлдвэрийн үхэр. Хааши. Онд манай улсын өөрөө байгуулсан нэг махны үйлдвэрийн үхэр. Энэ мах зүүхэн төргөн өсөлт нь төргөн. Хэдэн нас хүртэл нь тийжээх үү? Энэ одоо өөрөө малж байгаа нь бол 10 хүрчихнэ. 10 нас. Энд одоо 3 наснаас дээш 2 наснаас дээш бүр байна. Бэрөө байна. Бэрөө энэ чөөгөр. Бэрөө төр талд. Хамгийн бадан тал.
Тэгээ одоо өдөртөө ер нь Орой болохоор ийш нь цаадсах нь илүү уйчт юм уу? Тэгээ энэ төжөөгөөд бараад нөөцгөл орой бол тэнд ороод хижээлээ өгөө тэгээд үгүй өөрөө ороод өгсөн тэнд. энэ цаанаа ингэж Үгүй ороод махны өгүүлдрийн өгөх. Махны өгүүлдөр. Тий. оройд тэр лугаа ороод унтлахынх нь өрөө гиндэ мөхөөгч. Энийг машаад энд хатасаа Өнөө тийш яг чивдэж чадахгүй байх. шатгүй. Энийг тавилаас сүндөн тэнд ороод өгсөн. Энийг хаач нэргээ энэ байгаа штэ. Энэ эвэргүй байгаа штэ. Энэ эвэрэнд нөгөө түрхлээд эвэргүй вэ нү? Жерманы бол юм дүрхнэ. Энийг олон өндөр юм. Манай энд 11 сарын сүүлчээс эхлээд одоо бараг 6 сар хагас жил илүү юм төдөө. Өдөр хэд Зөний өдрөдөө бэлчээр тагчих юм те. Нэг улдаар нэг борд өнөөс сая өвснөөс өмнө бордоор өгөөд бордооныхаа дараа араас нөгцөө яагаад нэг л удаа. Нэг л удаа. ийм үхрийг хэдэн настайд нь бол одоо махан явуулсан. Одоо зархан байлаа гэсэн одоо 10 нас хүрсэж одоо 17 8 эдлугаа. Жингээс хамаарх уу? Жингээс хамаарх уу? За энэ миний үндсэндээ юу вэ? Чөөхө. Махаар явах нь чөөхө. Өгөлдрээр явах нь. Үйлдвэрээр нь язгаж маханд өгөх шиг байна шүү дээ. Тэгж ойлгох болохгүй. Яг махаар ингэж үрдлээ одоо үрдлийн манаа. Тийм юм байна. Өөрөө малчхаар аваад юу наа. Тоглын зараа тоол. Тэгэхээр ер нь бол 10 нас хүрсэн бол үржил хийлээ. Тийм үрдэл хийгээд яваад. Байгалийн хэлбэл гэсэн үг шүү. Үгүй гар хэлсэн. Манай хөлбөр гар хэлсэн. За том хэлсэн. Одоо хоомол хэлсэн. Сараас ихтэй тоглож ирсэн. Манай хөл жилийн 4 хоног бүр тоглоод. Үргэлжлэл тоглоод. Одоо би тоглох үгээр энэ дараа өөр газар харах яг тоглох төхөнгөө. Яг тоглох ойртонгууд өөр газар харсан. За явъя дараагийн нь үзье. Тэр 10 нас хүртэл бол ингээд туглаад. За одоо 10 нас хүртэл насны яг гөгшөөчсөн болонгууд миний одоо махаар зараа яваа. Ингээд нийт хэдэн хүүхэд 270 төгрөг. За одоо махны чиглэлийн үнэтэй фермер Монголд одоо ажиллаулъя гэж зорж байгаа хүн та энэ 20 жилийн туршлагаасаа 300 зөвлөгөө өгөөч. Хааш хамгийн удаа манай би орон нутгийн кам байдлаар ярил хааш манай энэ орон нутг бол үндсэндээ нутаг үлчээр бага. Тэгэхээр нь бол одоо өгүүлдрийн чиглэлээр явна. Өгүүлдрийн чиглэлээр явбал одоо манай энэ махны өгүүлдөр бол хамгийн их зохирно. Ямар мал мөсөн тийм өөрийнхөө бит байдлын нутаг усныхаа биттэй байдлаа уялдуулаад малжинда. Үгүй л одоо яг энэ малднаа ингээ хийчихэд яг нутаг уснаа зохирохгүй л бас энэ одоо малдаад бас асыг шимэн бүртгэхэд амарга өчөө байдаг. Тэгэхээр бид бол хааш хамгийн чухал нь ямар мал мөсөн одоо орон нутгатаа зохицсон шиг юу гэнэ одоо махны өгүүлдөр ингээд ирсээр бол одоо хийтэндээ төсвөртэй манай нэг юу хийтэнд төсвөртэй зүгэл одоо махны өсөлт төргөн бие филтрээс сайн гадагшаа одоо манай энд бол үндсэндээ жигэнд холдонда одоо аваад хурдхийн үед яасан ч махны хүнд байх хэрэгтэй. Тэгэхээр махны өгүүлдөр хүнд махаараа холдсон үед одоо үн хансаар өндөр байдаг. 270 юунд хэдэн хүн ажиллаж байна? Одоохондоо дөрвөл нэг адны хүнтэй бос нэг нэг хүүтэйгээ зөв гурвал Жилд бол нэг 270-аад туглыг бас 270-аар тоглохгүй нэг 180-аад 180-аар туглаа борлуулсан юм. тийм борлоо надад нэг үлэг нь баг тоглолтуудаа жилдээ аваад өндөр дараа жил нь борлоо. Зэро болохоор. Одоо 2 настайгаа. 1 кг мах хэд үгүй. Одоо яг манай энд бол эмдийн инженер явж байна. Эмдийн инженер бол бас 1 кг 22 эдлугай 30 төгрөг тоглоны 30 хүрснэ бай. Одоо яг нэг өгөөж талаас нь мэдээлэл та өгөөч. Юу гэдгийг одоо 1 жилийн цагаар зардал ашигын харьцааг өгөх хийж өгөх байна. Одоо манайх бол нэг жилдээ бол одоо нэг үхэлд бол бас 4000 л 5000 төгрөг манай тэнцээ 5000 төгрөг зарж байна. Тэгвэл одоо бас туглааны төгсгөөд холдвол бас нэг 2 төмөн төгрөг өнөө жилийн үнээс 2 төмөн төгрөг хүрч байна. Эднэн бол одоо манай энэ бас захидлын үнээс шаана төм 3-4 мянга төгрөг хүрсэн.
Тэгнээ одоо манайхны бол зарлагааны бол одоо бүх зарлагаан гасаа туснаг тоглолт дээр сайн буснаг хэдэн мянган төгрөг олчих. Тоглолтын бол одоо дарах маргаар одоо үрийн малаар тоглоом өөр тоглоом бол үрийн малаар хон тоглооны бол бүр малч хүнд одоо их малаар Зарах маягаар. Малчд хөтөж өгнө. Малчд аваасаад оны малчд одоо үрдүүлсэн шүү дээ. Тоглооны бүр малчдаа зас. Герман бол одоо малчдаа Герман бол одоо бүхэн компондод ирээд манайхаас Малчид суур байдлын нэгдээс манайх гадартай юм чинь газрын хангаж энэ тоглыг одоо энэ одоо ертөнцийн малж байгаа тийм байшин одоо тийм энэ том баримтч бол асрыг зарлах гарч байгаа шүү дээ чинь. Нэг би одоо жишээ заамаг би 150 хүнтэй одоо ч гэсэн 150 хүн надад байна. Би 150 хүн бидний зарж байгаад гарчныг хийж чинь асрыг нэг гарч иж яг хөө тийг юм байна л дээ. Нэлээд их мөнгө гарч иж энэ одоо жишээ нь манад бол би ганцхан санаа бол юу байна гэхээр энэ байрыг байгуулахад бас тэр газрын тариалах бололцооны талбайгийн өгч байр хашаа байр тогт татах боломжийн газрыг олгож өгөх нь манайх жахан дутуухан байгаа юм. Түүнээс биш ажиллагаа бол бүгд л адилхан хийж орцсон бол нэмэгдлэх зүйтэйгээр авч ясмч болж байна. Эсвэл махны чиглэлийн хиймэл хэллүүлгээр дандаа хийлгэж ашиг шимтэй мах цаатын хүрийг гаргаж болох боломж юм байгаа юм байна. Манайд бол манайх бол үрдээсээ малчтан анхаарсан газрын хөдөлж авахгүйгээр манайх газрын өгчих юм бол асар их дэмжлэг болох юм байна гэдгийг л би төрийн одоо тусламж яг нэмждэг бол манайд болох юм байна шүү дээ тий. Одоо энэ жишээлбэл багцаар хэдэн тэрбумаар болсон бол багцаа үнэлж авах хэдэн тэрбум бэ? Хэдэн төгрөгөөр болсон бол бүгдээрөө энэ одоо яг барамжаал тэгж байгаа байхгүй юу? 60 төмнө ортом бол 60 төм. 60 төм гэдэг чинь 600 мянган яа. 600 мянган яа. 310 гаруй сая төгрөг юм уу багцаагаар? Орчим яон нь төрөөс дэмжлэгтэй байна уу хол танаас хагсаар тэглэл тэр таны тентхийн тэр нөхцөл юу малчд нөхцөл сайн дээрээс нь булчаар уусаа өвсөө хадаж аваад өргөд буцаагаад өгөхөд зардал гарахгүй шүү дээ. Манай энэ чинь бүр хулдаа онгод энэ чинь зардал их гар байна. Дахиад нэг асуух юм. Одоо манад босыг толгомж байгаа нь буцаад ингээд үйлдвэр дэвлэсэн чинь худалдаа нийлүүлэлтээ яаж хийх юм? Нийлүүлэлтэн дээр нь засаг төрийн дэмжлэг юу гэдэг? Энэ дээр нь бол менежер үнэндээ юунаас малчд өөрөөдөө хүрээд ирээд мод чин манай удаан жил хийсэн болонгод малчдууд өөр мод өөрөөдөө ирээд одоо манайхаас тоглол авбал нөгөө авсан малцаа хэдэн нөхөр өгнө. Нөхөртэй. юу гэх юм? Танахаас тугуул авсан хүн усаас тэр малчин тэтгэр өгөх юм шүү. Тий. Нэг дууны одоо сүүний урамшуулгууд ааш та Монгол. Тий, урамшуулгын тэтгэр юм. Бодлохоор дэмжиж штэ. Бодлого харин тий. Засгийн газрын засаг төрийн бодлого асар их сайн байгаа гэдгийг бид нар харлаа. махны үйлдвэрлэж яг тийм л харагдаж байгаа. Тэгээд одоо жишээл энэ технологиг яаж ивүү гэдгийг бүр ингээд судлаа, шийдвэр ухаанчаар ингэж барай, ингээ гэдгийг ахын бас туршлагыг хуваалцаад барьсан гэж байна. Энэ бол тест үнээр дэмжсэн шиг дэмжиж байгаа юм байна. Тийм байна. Тий. За ингээд бид нарт энэ сайхан бэрэмрээ танилцуулсан хахад их баярлалаа. Цаашдын ажлууд бүс өндөр амжилт хүсье. За тэгээд та олон манайхнахаар мөрөлд ирсэн би бас талихаа баярлж байна. За тэгээд одоо та олондоо адэр сайн сайхан ээлгэрийн амжилт хүсье. Өндөр сургамж өгсөнд их баярлалаа. Бас ашиг шинтэй арин байгаараа гэж.